2025 оны химийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Олон сонголтоос ондоо чиний тал. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний Unlimited Code. Яасан бэ хаа? Өргөжлөлөө дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад унгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүй яриа. Ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Эжэмний ам цангатай хамгийн эрүүл сонголт бол өсөх наснд өдөрт нэг аяв суух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шимт хичээл юм. Эжэ бисой. — 2025 оны химийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Хүндэт үзэгчдээ 2025 оны химийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Шууд дамжуулалтын ивент тэтгэгч Ондоо брэнд мөн СУФЗ компани. Тэгэхээр жил болгоны 10 сарын эхний 7 хоногт Шведийн Стокгольм мот руу дэлхийн нийтээр анхаарал хандуулдаг учир нь Нобелийн шагнал гэдэг бол хүн төрөлхтний хамгийн нэр хүндтэй хамгийн дээд шагнал гэж явдаг. Гэхдээ нэг чухал зүйл байгаа нь Нобелийн шагнал бол зүгээр яг ингээд нэр хүндийн илэрхийлэл гэхээс илүү яг ямар нээлтүүд, ямар одоо хүний оюуны бүтээл, ямар хүний оролдлого бидний соёл иргэншлийг, бидний энэ одоо дэлхийн хөгжлийг ингэж авч явж байна гэдгийг хүмүүст танин мэдэх бас боломжийг олгодог. Яг ямар нээлтүүд вэ гэдэг нь маш сонирхол татдаг. Гэхдээ яг ямар нээлт авах нь тухайн жилийн бол нууц байдаг. Зөвхөн таамаглалууд л бид нар дэвшүүлж чадна. Тэгэхээр энэ жилийн химийн жишээ Нобелийн шагналын нээлтийг хэн ямар нээлт авах болоо гэдэг таамаглалыг хийхээр салбарын экспертүүд манай студид хүрэлцэн ирсэн байна. Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн ургамлын хим технологийн лабораторийн эрхлэгч доктор Саран Гэрэл, Монгол Улсын их сургуулийн инженер технологийн сургууль хим биологийн инженерчлэлийн тэнх мэдэд профессор доктор Туяа Гэрэл нар хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцсон та бүхэнд мөн талархлаа илэрхийлж байна. Тэгэхээр хим гингүүт ялангуяа миний хувьд бол хамгийн хэцүү 10 жилд бол хамгийн хэцүү хичээлүүдийн нэг байсан. Тэгээд Нобелийн шагналуудыг ч гэсэн харангуут химийн Нобелийн шагнал гэхээр бас яг хим биш өөр салбаруудтай ингээ холбогддог маш өргөн цар хүрээний юм нээлтүүд, туршилтууд, онлайн юмнууд гардаг л та. Тэгэхээр та хоёрын хувьд яг химийн яг аль чиглэл рүү илүү судалгаа хийдэг вэ? За ер нь бол химийн шинжилгээ ухаан бол маш өргөн одоо ийм цар хүрээтэй одоо шинжилгээ ухаан одоо монголчууд маань гэхдээ химийн шинжилгээ ухааныг маань арай л бас заримдаа одоо хэцүү одоо ойлгодог тийм ээ. Одоо тухайлбал та дурд чинь дунд сургуульд байхдаа хамгийн хэцүү хичээл байлаа гэд. Гэтэ химийн бодис гэдэг бол одоо бидний гарт баригдаж байгаа бүхэл одоо зүйлс тийм ээ. Одоо гарт баригдахгүй ингээ хий хүртэл бүгдээрээ одоо химийн бодис тийм ээ. Та бид нар одоо хүчил төрөгчээр амьсгалж гин, ус ууж гин тийм ээ. Тэгэхээр хүчил төрөгч одоо H2O гэдэг химийн бодис. Тийм болохоор яг энэ одоо завшааныг ашиглаад одоо химийн бодис гэдэг маань бидний гарт одоо баригдаж нүдэнд үзэгдэж байгаа тэр байтугай бидний бие тийм ээ бүгдээрээ химийн бодис химийн одоо маш олон ургуулууд бидний бие дотор явагдаж байдаг. За гагцхүү бид нар тэрнийг одоо нууцыг нь тайлж учрыг нь олж ямар одоо зүй тогтолтой байдаг юм бэ гэдгийг судлаад бид нар түүнийг бол одоо удирдах тийм одоо боломжтой. За тэгэхээр химийн одоо салбарын Нобель гэдэг маань бол яг одоогоор одоо бид нэр таамаглахад хэцүү. Яагаад гэвэл одоо химийн шинжилгээ ухаан бол маш өргөн дийлгэр цар хүрээтэй. За миний хувьд бол шинжилгээ ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн
ургамлын хэм технологийн лаборатори гэдэг маань ургамал дотор агуулгадж байгаа одоо бүхий л нэгдлүүдийг одоо хүний биед ашигтай зүйл юу ээж болох вэ? Тухайлбал бид бүгд ногоон цай, кофе уудаг тийм ээ. Тэр дотор ямар бодисууд бидний биеинд одоо хэрэгтэй байх вэ гэх мэтчлэн тийм одоо судалгааг одоо явуулдаг. Тийм эрдэмтэн байна. Таны хувьд одоо хүмүүс ингээ краш гэж байдаг шүү дээ. Одоо олонний танил краш гэдэг шиг таны хувьд эрдэмтний хувьд яг ингээд энэ эрдэмтэн л нэг Нобель авчаасаа гэдэг тийм эрдэмтэн байдгүй яг салбар. За ер нь бол одоо олон л хүмүүсийн судалгааг үзэхэр их л мундаг л байдаг л да тийм ээ. Тэгээд яг одоо би дурдах юм бол за би Роберт Ланжер гэж энэ хүн байгаа. Тэгээ энэ хүнийг одоо Нобелийн шагнал аваасаа гэж боддог. Тэгээд энэ хүн болохоор юу хийсэн бэ гэх юм бол одоо эмийн хэлбэрийг өөрчлөөд одоо бидний одоо байн жилгээ гэж хэлдэг тийм ээ. Яг одоо тэр өвчтөе эсдээр нь очиж хүргэх тэр талын судалгааг маш их хийсэн. За тухайлбал инсулинийг одоо капсулдаад тэгээд инсулинийг одоо чихрийн шижинтэй хүмүүс ингээ байнгын хэрэглэх хэрэгтэй. Гэтэл тэрнийг бол заавал тарих хэрэгтэй болдог. Тарина гэдэг нь хүнд одоо маш их хэмжээний стресс үзүүлнэ шүү дээ. Тийм байнгын тарина гэдэг. Гэтэл капсулдаад тэгээд одоо зүгээр уучдаг. Тэнгүү тэр капсул нь задрахгүй байж байгаад яг тэр байн дээр очиж задардаг. Одоо тийм болгох жишээний тийм ээ. За хүний тархинд одоо үйлжилдэг эмнүүд их ховор идэг. Яг тэгвэл одоо цус юм тархины хориг гэж байгаа. Тэгэхээр тэр хоригийг нэвтрээд одоо тархинд одоо эм очих хэвээр. Тэрнийг яг очуулдаг, болгодог тийм одоо капсул, бүрхүүл эднэрийг одоо анх зохион бүтээсэн ийм эрдэмтэн байгаа. Тэгэхээр энэ эрдэмтний одоо миний бодлоор одоо тэр капсул, тэр янз бүрийн биотехнологиуд нь бол хүн төрөлхтөнд бол амар тийм чухал юм том цоошин юм одоо 90 үе бүтээсэн гэж бол би боддог. Тэгэхээр энэ хүнийг бол аваасаа гэж боддог. Туяа гэрэл докторийн хувьд аль чиглэл рүү илүү судалгаа хийдэг вэ? Ямар таамаглал дэвшүүлж байна? За миний хувьд болохоор Монгол Улсын их сургуульд органик технологийн чиглэлээр ер нь багшилдаг. Манай Монгол Улсын их сургууль дээр ерөнхийдөө сургалт судалгааны сургууль гэдэг утгаараа ерөнхийдөө сүүлийн үед болохоор багш нарыгаа судалгаа хийх, тэднийг одоо инновацийн төсөл хэрэгжүүлэх тал дээр нэлээд дэмжиж ингэж ажилладаг. Тэгээд миний хувьд болохоор нөгөө эмчилгээний хүнс байгалийн нэгдлийн химийн судалгааны багт харьяалагдж явдаг. Тэгээ манай судалгааны баг дээр ер нь бол нөгөө функционал хүнсний судалгаа, дээрэс нь одоо байгалийн нэгдлийн биологи идэвхт нэгдлүүдийн судалгаа, мөн одоо нэг уламжлалт сүү цагаан идэ, тэдгэрийн технологийн жор, тэрийг одоо шинжлэх ухаанчаар тайлбарлагч гэдэг юм уу, ийм төрлийн судалгаануудыг ерөнхийд нь сүүлийн хэдэн жил хийж гүйцэтгэж байгаа. Таамаглалын хувьд тэгэхээр өнгөрсөн жилийн химийн Нобелийн шагналыг харахаар ерөнхийдөө бол нөгөө AI ашиглаад уургийн бүтцийг ерөнхийд нь таамаглах төрлийн ийм судалгаа нэлээд хийгдсэн харагдаж байна. Энэ жилийн анагаахын юуг харахаар, Нобелийн шагналыг харахаар мөн ялгаа авахгүй одоо нөгөө иммун дархлааны T-cell, B-cell тэгээд аутоиммуны өвчлөлийн талаар судалгаануудыг хийгдсэн байна. Тэгэхээр миний хувьд бол энэ жил нэг биохимийн судалгаан дээр тэгээд тэр дундаа бас ерөнхийдөө Чи Хуйвон гэдэг эрдэмтдийн багийн хийдэг төрлийн одоо нөгөө нүүрс тус болон гликопротеины синтезийн эмийн нэгдлүүдийн синтезтэй энэхүү төрлийн судалгаанууд ерөнхийдөө нэлээд боломжтой, нэлээд мундаг судалгаанууд болов гэж харж байна. Дараагийн нэг төрлийн судалгааг би бодохдоо болохоор бас нөө металл органик фреймворк буюу одоо металл ионуудыг органик юм молекулуудын тусламжтайгаар холбоод ингэж өгснөөр болохоор нөгөө илүү их гадаргуугийн талбай нэгссэн, илүү их бүтээнчтэй юм нөхөрхөг сүрхэг бүтцтэй материал үүснээрээ одоо тухайн тэр нөгөө батарейны энерги үүсгэх тэр хүчин чадал бүтээмжин сайжирсан энэ төрлийн судалгаануудыг нэлээд өрсөлдөөнтэй байх болов уу гэж хувьдаа харж байна. Та сая түрүү хэллээ. Өнгөрсөн жил Демис Хасабис тэгээд ер нь Google-ийн DeepMind AlphaFold-ийг үүсгэн байгуулагч нар John Damper, David Baker гэдэг эрдэмтэд хүртсэн юм байна. Өнгөрсөн жилийн физикийг бас Google-ийн холбоотой эрдэмтэд хүртсэн. Өчигдөр физикийг бас Google-тэй холбоотой эрдэмтэд хүртлээ. Ер нь энэ жил Google ер нь ойрын жилүүд Google-д бол Нобелийн хур бууж ийн гэж харж байна. Тэгэхээр энэ жилийн химиг бас юу ах юм бол гэдгийг сонирхолтой байна. Гэхдээ нэг юм
ээлжлээд ах шиг байгаа. Физикийг жишээлбэл ингээ харах юм бол за нэг жил нь материал судлал авсан бол дараа нь космологч гэдэг юм уу эсвэл нэг жил нь онлайнхан авсан бол дараа жил нь туршилтын ханч юм. Нэг юм ерөнхий зүй тогтол паттерн байт юм шиг санагддаг. Хийм дээр та нэг тийм зүй тогтол юу н ажиглаж ирсэн үү? Манай химийн шинжилгээ ухаан өөрөө бас их онцлогтой шинжилгээ ухаан судалж байгаа объектийнхоо шин чанараас хамаарат гэдэг юм уу? Маш олон төрлийн салбар дундын болж хөгжиж чаддаг тий одоо бид бүхэн мэдж байгаа физик, химийн, нанохимийн ч гэдэг материал судлал ингээд маш юм олон төрлийн судалгааны чиглэлүүд тэдгээрийн энэ дэвшилтэт технологиуд орчин үед нэлээ хүчтэй хөгжиж гарч ирж байгаа. Тэр хэрээрээ ч гэсэн ер нь судалгаануудын хувьд саяны физикийн ажил ч гэсэн магадгүй нэг талаас нь харахаар наногийн ажилч юм шиг тий. Тэгээ нөгөө талаас нь харахаар химийн зүгээс ч гэсэн ингээд тайлбарлаж болох үс ийм ажлууд ангаахын ажил ч гэсэн муу ялгаа ахгүй бас ингээд хэдийгээр нөгөө AI ашигласан бүтцийн юм анализийн ажил хэдий боловч ингээд ангаах руу ч орж болохоор юм шиг тий. Ингээд иймэрхүү маягийн ажлууд байгаа учраас энэ жил магадгүй хэрвээ тэр зүй тогтлоор одоо ингээд ээлжлээд сэдвүүд ээлжлээд ингээд явдаг бол миний хувьд зүгээр судлаачийн зүгээс хүсэж байгаа нь биохимийн салбарт Нобелийн шагнал хүртэгдэх болов тэнд салбарт байгаасаа гэж хүсэж байна тий. Ер нь одоо сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан бол одоо их өргөн хөгжөөд одоо хим, физик, биолог, ангаах ухаан гэл ингээд тустай байгаад байхгүй. Бүгдээрээ ер нь интеграцид орсон. Одоо тэрний нэг жишээ бол өнгөрсөн жилийн химийн салбарын Нобелийн одоо шагналтнууд байсан. Тэгэхээр тэр хүмүүс химчэд төдийгүй бас одоо AI хөгжүүлэгчэд тийм ээ бас программист ийм хүмүүс ерөнхийдөө бол байсан. Тэгэхээр одоо бид нар Монголд ч гэсэн маань бас тэгж хөгжөөсэй гэж боддог. Зөвхөн хим гэхгүй заавал ингээ хавсрах байдалтай өөр шинжлэх ухаануудыг оролцуулаад тийм ээ ингээд яг ингээ хавсрах болж иж одоо бид нар илүү одоо орчин үеийн одоо асуудлууд маань их комплекс нийлмэл болсон тэр болгоныг шийдвэрлэх ийм боломжтой болж байгаа юм л да. Түрүүний одоо юун дээр бас дурдахад одоо өчигдөр физикийн одоо салбарт хэд одоо квант түнэлийн гэдэг одоо үзэгдэл байна. Тийм ээ. Гэхдээ макроскопик түвшинд байсан л да. Ерөнхийдөө одоо маш жижиг ийм түвшинд гэвэл биологийн үзэгдлүүд бол ийм одоо квант түнэлийн үзэгдлүүд байдаг. Одоо тухайлбал бидний амьсгалах процессын үед одоо ингээд бидний эс дотор эсийн амьсгалах процесс гэж явагдаж байгаа. Тэгэхээр митохондрийн одоо мембран гэж байгаа. Тэр мембраны дагуу тэр бүтэн мембраныг одоо шууд ингээд одоо түнээл ингэдэг маань одоо нефт нефтэлж гарах гэсэн үзэгдэл тийм ээ. Тэгэхээр одоо протоны жижигхэн протонууд тийм ээ тэгж нефтэлж гараад тэгээд энергийн байр одоо өөрчлөгдснөөр одоо тэр ATP синтез гэдэг энзим маань ингээд одоо ATP-г одоо синтезэлдэгэ гэж ерөнхийдөө үздэг. За бас одоо хлорофилл гэдэг одоо энэ дээр одоо хим биолог, физик гэдэг бүгдээрээ л нийлнэ л дээ. Тийм ээ. Тэгээд энэ дээр квант түнэлийн хүртэл орж ирээд тэгээ фотосинтез гэдэг процесс байгаа. Хамгийн гайхамшигтай процесс тийм ээ. Тэгэхээр энэ процессыг бид нар бас ингээд үзэх юм бол дан химч, дан биологч, дан физикч судлахгүй. Бүгдийг мэддэг хүн л одоо судлах юм уу. Тийм байгаа. Тэгэхээр хэрвээ бид нэр фотосинтезийг хуруу шилэн дотор явуулдаг болчих юм бол ирээдүйд одоо газар тариалан гэдэг зүйл чинь их хялбархан болчих юм тийм ээ. Одоо дэлхийн өсөж байгаа их хүн амыг одоо тижих нөөцтэй болно гэдэг ч юм уу тийм ээ. Тийм. Би бас нэг сонирхолтой юм уншиж ирсэн. Нобелийн шагналын жор гэдэг. Тэрсэн чинь тэрний яадаг вэ гэсэн Кембриж ийм нэлээд салбартаа нухацтай судалгаа хийж байгаа юм өндөр түвшний эрдэмтдийг ингээд ураад ийм банкет хийдэг юм. Гэхдээ ингээд өөр салбарын эрдэмтдийг хажууд ингээд суулгаад одоо жишээ нь биологийн юм бол хажууд нь химик мэтчлэн тэгээд тэд нэр хоорондоо юм яриад салбар өөрсдийнхөө салбарыг өөр салбарын хүн тайлбарлаад тэдний юмнаас бас юм суралцж явах явцдаа өөрийнхөө нөгөө нээлттэй холбоотой шинэ юмнууд олж хардаг нэг тийм сонирхолтой юм үзэгдэл байдаг гэж нэг юм уншиж ирсэн. Тэгээд Шведээс яг ерөнхий дүрс маань орж ирж байгаа юм байна. Шууд Шведийн дүрс орж ирэхээс өмнө ивент итгэгчтэй нэг дуртаад авъя. Нобелийн шагналын шууд амжилтыг ивент итгэгч SUVZ компани мөн Ондо брэнд. Ондо сонголтоос Ондо чиний бат. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултал нь хийгчний unlimited code. Яасан бэ хаа?
Үргэлжлүүлээ дуулъя л да. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Ээжээ миний ам цанхатан Хамгийн эрүүл сонголт бол өсвөх наснд өдөрт нэг аяг суух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шим тэжээл юм. ээжээ бисүй. 2025 оны химийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Шведийн Изааны нэрэмжит шинжлэх ухааны академиас одоо шууд дамжуулалт та бүхэнд хүрнэ. Ерөнхий нэрэмжийн дараа Ханс Элегрен тэргүүтээ 3 хүн жил болгон орж ирээд Välkommen till Kungliga Vetenskapsakademin. Konferensen och vi ska presentera årets Nobelpris. Welcome to the Royal Swedish Academy of Sciences and this press conference where we will present this year's Nobel Prize in Chemistry. We will keep to our tradition and start the presentation in Swedish and then continue. 2025 оны Нобелийн химийн шагналын эцдийг зарлах гэж байна. Сонирхолтой Альфред Нобель өөрөө химч хүн байсан. Динамитыг зохион бүтээсэн. Тэсрэх бодисын найрлага, урвалын химийн процесс дээр ажилладаг хүн байсан. My name is Hans Ellegren. I'm Secretary General of the Royal Swedish Academy of Sciences. And to my right is Professor Heiner Linke, Chair of the Nobel Committee for Chemistry. And to my left, Professor Olof Ramström, member of the Nobel Committee for Chemistry and one of the experts in this field. Årets pris handlar om att skapa nya rum för kemin. This year's prize is about creating new rooms for chemistry. Kungliga Vetenskapsakademin har idag beslutat att utdela 2025 års Nobelpris i kemi till Susumu Kitagawa, Kyoto University, Japan, Richard Robson, University of Melbourne, Australien, och Omar Yagi, University of California, Berkeley, USA, för utveckling av metallorganiska ramverk. The Royal Swedish Academy of Sciences has today decided to award the 2025 Nobel Prize in Chemistry to Susumu Kitagawa, Kyoto University, Japan, Richard Robson, University of Melbourne, Australia, гэдэг Япон хүн, University of California, Австралийн Мельбурн их сургуулийн Ричард Робсон, Америкийн нэгдсэн улсын Беркли, Калифорни их сургуулийн Омар Яки гэдэг 3 хүн, Metal Organic Frameworks хөгжүүлэлт гэдэг нээлтээр авчээ. Metal Organic-ийн framework гэдэг нь юу вэ? За энэ ерөнхийдөө одоо энэ зарлахаас өмнө бол бас ChatGPT-гээс одоо ямар хүмүүс авах боломжтой вэ гэд асуусан. Тэгэхэд яг энэ Omar Yaki гэдэг хүнийг бол гаргаж ирж исэн. Яг тэр хүн бол авчин. Тэгээд энэ Metal Organic Framework гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо органик нэгдлүүдийг байгаа. Тэгээд тэрнийг ямар нэгэн металлын ионтой ковалентийн холбоо маш бат бүх ковалентийн холбоо үүсгээд за тэрнийхээ тусламжтайгаар одоо ийм одоо фреймворк гэж нэрлэгдээд байгаа юм. Кристалл буюу талс бүтцүүдийг үүсгэж байгаа. За ийм талс бүтцүүдийг ингээд үүсгэхээр одоо сая туяа гэрэл багшийн дурдсанчлан маш нүх сүвэрхэг тэгээд одоо нягт нь маш бага.
маш бага нэгттэй. Одоо ийм одоо нэгдлүүдийг одоо бий болгож байгаа. За тэгээд ийм нэгдлүүд нь одоо маш олон төрлийн одоо хэрэглээнүүдийг одоо бий болгох боломжтой. Хамгийн энгийн хэрэглэн гэвэл одоо сорбент буюу шингээгч материал болгох боломжтой. Янз бүрийн одоо хортой хийж болно тийм ээ. Одоо тийм зүйлийг шингээх материал болгож болно. Тэгээд нэгт багтай хөнгөн тэгсэрнээсээ бат бөх. Тэгээд нүх сүвэрхэг одоо ийм одоо материалууд болж байгаа. За ерөнхийдөө зөвлөд хэлэх юм бол теолитрхүү шинж чанартай тийм. Тэгээд теолитийг бас энэ Омар Яки гэдэг энэ хүн бас хийсэн. Энэ хүн бол Түнис одоо гаралтай Америк эрдэмтэн. Ер нь бол яг уг гал нь бол Палестин гаралтай хүн гэж байсан. За одоо энд тайлбарлаад ярьж байгаа энд кристалл бүтцүүдийг бол ярьж байна. Тэгэхээр энэ кристалл бүтцүүдийн гол одоо төвүүд дээр нь бол металлын ионууд тэднийг холбож байгаа нь бол одоо органик нэгдлүүд байна. Бидний сайн мэддэг үүнтэй одоо монголчуудын сайн мэддэг жишээ байж болох уу? Шингээгч материал гэхээр яг юутай холбогдож болох вэ? Нөгөө идэвхжүүлсэн нүүрс гэдэг удаг штэ. Одоо гидс үзэхээр эдгээр идэвхжүүлсэн нүүрс удаг штэ. Нүүрсэн юм уу? Хар юм. Тэр бол шингээгч материал тийм ээ. Тэгэхээр тэр нь одоо бидний биеинд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Тэгээ би зүгээр л одоо бид нар уучлаа гэхэд гадаргууд дээр нь одоо тэр тухайн одоо хортой ямар нэгэн зүйл байх юм бол тэр нь очиж наалдаа. Тэгээ тэр чигтээ биенээс гараа өвчиж байгаа. Тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол маш одоо ийм чухал материал. Үйлдвэрлэлд бас энэ шингээгч материалуудыг маш их түгээмэл хэрэгэлдэг. Одоо нэг бүрээс дагж үүсэж байгаа хортой хий юм эсвэл бусад одоо төрлийн хэрэггүй side effect үзүүлдэг зүйлсийг нь шингээж аваад тэгээд тухайн хүссэн бүтээгдэхүүнийг цэврээр нь гаргадаг гэх юм уу? So imagine now how we will be able to make such a framework at the molecular scale. За одоо нээлтийг хийсэн хүмүүсийн одоо оролцоо тэгээ энэ нээлтийн холбогдлыг тайлбарлаж байна. And this is exactly what our laureates have been working with. They have adopted a type of chemistry where you use metal ions or metal clusters as nodes and link them together with organic compounds. Organic compounds are such that are made from containing carbon-based molecules. Товчхон тайлбарлах юм бол одоо өмнө нь бол тийм таст бодисуудыг үүсгэхийн тулд одоо заавал юм нэг төрлийн нэгдлүүдээр одоо нэг бол одоо органик дан одоо органик цэвэр нэгдэл, нэг бол одоо дан органик биш нэгдлүүд одоо тасжуулах юм бол тэр нь ингээд нэгэн жиг таст болно гэж үздэг байсан 90-ад он хүртэл. Тэгээд 90-ад он нэлээд гараад ерөнхийдөө бол органик болон органик биш нэгдлүүдийн холимгийн ч гэсэн бас юм одоо таст бүтц үүсгэх боломжтой. За тэр байтугай тэдгээр нь хоорондоо ковалент холбоо үүсгээд тэгээд энэ бат бөх одоо ийм тастуудыг үүсгэх боломжтой гэдгийг хамгийн анх синтезэлсэн одоо хүн гэж тэр Омар Яки гэдэг тэр хүн бол одоо хийсэн гэж байлээ. Тэгээ бас нэг харьцангуй олон хэмжээст талстуудыг үүсгэх боломжтой гэсэн бас нэг юг онцолсон байсан. Талстыг ингээд синтезлэхэд хамгийн чухал зүйл нь тэр талстын одоо яг энэ бүтэц одоо яг ямар одоо кубик байх юм уу тийм ээ ямар бүтэцтэй байх яг тэрнийг нь удирдах тэгээд тэр талстынхаа одоо жижиг томыг одоо удирдах эдгээр бол хамгийн чухал боломжийг. Урд нь бол одоо ийм талстыг үүсгэн гэхээр ерөнхийдөө одоо эмх замбраагүй яг одоо ийм одоо self assembly буюу ингээ өөр эмх цэгцтэйгэр ингэж одоо ухсрагдах ёстой шүү дээ. Гэтэл тийхгүйгээр одоо аморф төлөв гэж хэлдэг тийм ээ. Одоо ингээ эмх замбраагүй ихэнхдээ болдог байсан. Энэ хүн бол одоо тэгж эмх цэгцтэйгэр тийм маш бат бүх тийм талст бүтцийг бий болгох аргыг олсон гэж байна. Нэлээд настай хүмүүс байгаад бол нэлээд эртний нээлттэй байх уу? Ер нь бол Нобелийн шагналыг бол саяхны гэхээсээ илүү нэг 20-30 жилийн өмнө гол судалгаа үндсэн суурь судалгаа гараад одоо яг хэрэглээ нь одоо хүн төрөлхтөнд маш чухал юм байна гэдг нь одоо ойлгогдсон тиймэрхүү нээлтүүдэд ихэнхдээ өгөгддөг.
Тийм болохоор одоо тэр эрдэмтэд маань их хвчлэн настай хүмүүс бол байдаг л да. Нас барахаас нь өмнө нэг дөрвөн бол одоо нас орсон хүнд өгч байгаа өгөхгүй гэсэн дөрвөн байгаа. Тэгэхээр нодлонгийн юу бол жишээ нь саяхны судалгаа судлаа. Гэхдээ маш эрчимтэй хөгжиж байгаа судалгаа. Одоо энэ AI бол ерөөсөө хит хурдтай хөгжиж байгаа шинжилгээ ухаан шүү дээ. Одоо computational chemistry гэдэг бүтэн одоо салбар явсан. Одоо хийм гэхээр бид нар чинь ингээд лаборатори дотор хуруу шилэн дотор ингээд юм найруулдаг гэж ойлгодог шүү дээ. Гэтэл тийм биш. Одоо л зүгээр л компьютер дээр ингээд химийн шинжилгээ ухааны хөгжүүлдэг. Тэгээд тэрэн дээрээ бүр шинэ эднэр бий болгодог. Одоо rational therapy гэдэг одоо гарч ирж байгаа. Тэр нь одоо уургийн тэр 3D бүтцийг бид нэр олчингууд дараа нь тэр уургийнх нь одоо энд тэнд нь байгаа одоо бүтцүүд нь тийм ээ. За энд нь ингээд наалтчдаг юм, энд нь наалтчдаг юм гэл геометр одоо өргөн урт өндрийг нь хэмжиж байгаад яг тийм молекул синтезлээд тэгвэл энэ болчих юм байна гэд. Тэгээд нөгөө молекулаа хүртэл ингээд бас тооцсон бодоод олчиж байгаа. Тэнгүүд тэр молекулаа синтезлэнгүүд яг үнэхээр им болчихсон. Тэгээд хамгийн анхны имүүд бол хортовдрын имүүд бол бас гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр маш хурдцтай хөгжиж байгаа тийм шинжилгээ. Яг харьцангуй нэг сүүлийн үеийн цөөхөн жил төгжөөд байгаа юм шиг боловч маш их олон жилийн дата дээр суурилсан. Тэн дээрээ үндэслээд хамгийн одоо нэг боломжтой хамгийн одоо алдаагүй зүв байх тэр онлын утгыг гаргаж ирж байгаа гэдгээрээ бас давуу талтай тий. Тэгээ энэ юу ч гэсэн судалгаа энэ төрлийн судалгаа ч гэсэндээ биднэрт бас их олон боломжийг олгож идэг тий. Магадгүй одоо бид нар ингээл нэг туршилт хийхэд температур, даралт өөр юу гэдэг маш юм олон параметраас хамаарсан магадгүй нэг 10-аас 50 туршилтыг хийх шаардлагатай байлаа гэхэд одоо яг энэ AI ашиглаад бид бүхэн одоо 2-3 хувилбарыг л шалгаж үзээд өөрсдийнхөө туршилтын хамгийн гарц өндөртөө одоо хүсэж байгаа бүтээгдэхүүнээ онлын хувьд бүтцийнхаа хувьд аль нь байж болох тэр юугаа туршилтыг загварчлаад гаргаад ирэх боломжийг бас бидэнд олгож байгаа. Одоо өнгөрсөн жилийн шагналын одоо практик хэрэглээ ирээдүйд үүсгэж болох потенциал гингүүд ойлгомжтой байгаа тийм эмийн болон уургийн загварчлал гингүүд тэгвэл энэ жилийн металл органик одоо фреймворкийг хөгжүүлсэн нь яг ямар одоо фантазлуул ямар ирээдүй бүтээж болох вэ? Ямар томоохон нөлөө үзүүлж болох нүүрсэн юм ихээр арай жижиг юм шиг санагдаад байна. Тэгээ одоо жишээлбэл энэ дээр харагдаж байна одоо хийг одоо шингээх материал байж болно гэж юм. Тэмээ Тэгэхээр энэ одоо органик нэгдэл нь ямар нэгдэл байх вэ гэхээр бас тодорхой функционал бүлгүүдтэй байх ёстой. Одоо тухайлбал карбон хүчлүүд байж болно. Ихэнхдээ бол ароматик нэгдлүүд байгаа. Тэгэхээр ароматик нэгдлүүдийг яагаад сонгож ийн гэхээр ароматик одоо цагиргууд нь ерөнхийдөө бие дээр ингээд одоо ойртож байрлахтай одоо тэр self assembly буюу өөрсдийн эмх цэгцэнд орох ийм одоо хандлагатай тийм одоо учраас ихэнхдээ одоо энэ дэр ч гэсэн харагдаж байгаа юм ароматик нэгдлүүд тэгээд хүчил төрөгчтэй одоо гидроксил бүлэг юм уу карбоксил бүлэгтэй байдаг. Тэгээд тэр бүлгүүдээрээ нөгөө металтайгаа одоо харилцан үйлчлээд тэгээд ингээ холбогдно гэж байна. Энэхүү нээлтийн тусламжтайгаар цөлийн агаараас ус гарган авах нүүрс төрөгчийн давхар эслийг барих хорт хийг хадгалах эсвэл химийн урвалыг хурдсах катализийг хурдсах зэрэгт ашиглаж болдог гинэ. Эдгээр эрдэмтэд молекулын архитектурын шинэ хэлбэрийг боловсруулсан байна. Нүүрс төрөгчийн давхар эслийг барина гэхээр ч одоо CO2-ийн одоо концентрац ихсэж штэ агаардах одоо хэмжээ байнгын ихсэж чинь хүлэмжийн үзэгдлийг бий болгож байна. Тэгээд одоо энэс болоод ганцууд одоо өөр бусад илт үерг байгалийн гамшгууд их тохиолдож байна гэж юм тийм ээ. Тэгэхээр CO2-ыг одоо хаана их ялгаруулад байгаа тухайлбал цахилгаан станцын одоо яндан гажууд ч юм уу тийм ээ. Одоо яндан дотор ч юм уу энэ одоо материалыг хийж болох нь л да. Тэгэхээр CO2-ийн хэмжээг багасгаад байж болох нь. Тэгэхээр хамгийн чухал нь энэ нь маш хүчтэй нүх сүрхэг учраас одоо маш одоо их хэмжээний хийг өөртөө одоо хадгалах, агуулах боломжтой. Гадаргуугийн талбай маш өндөртэй ийм материал.
Энэ нэлт илүү онол талдаа юу, туршилт талдаа юу? Энэ нь бол яг туршилт талдаа. Тэгэхдээ бас одоо яг ийм талст бүтцийг тогтвортой ийм талст бүтцийг үүсгэж болно гэдгийг бол урд нь бол бас бодож байгаагүй байна л да. Одоо энийг ихэнхдээ л нэгэн төрлийн одоо тийм молекулуудаас талстыг үүсгдэг байхад органик бол органик биш зүйлийг холиод тэгээд ийм маш бат бөх ийм талстыг үүсгэнэ гэдэг бол өмнө нь бол жоохон хэцүү асуудал байсан. Онлын хувьд ч гэсэн одоо хоорондоо яаж холбогдоод ийм талст болох юм. Гэхдээ энэ эрдэмтэд бол бас одоо олдсон байна тийм ээ. Тэгээд үүнийг бүтээсэн байна. Яг металл органик нэгдлийн катализатор үйлдвэрлэх тэр талаар ашиглах судалгаанууд бол нэлээд эрт хийгдсэн, нэлээд эртний тийм синтезийн судалгаанууд бол байдаг. Тэгээд яг энэ дээр бас нэг даван онцлог тал нь энэ шингээгчийн материал дээр илүү их одоо нэг гадаргуугийн талбай ихсэж байгаа гэдэг утгаараа хэрэгжилж байгаа тэр зүйл нь бас металл органикийн синтезийн талдаас нэлээд дэвшил гарсан судалгаа юм болов уу гэж бас хувьдаа хараад байна. Тэгээд яг ийм төрлийн нэгдлийг ЮПАК гэдэг одоо олон улсын химийн нэмэлэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ЮПАК-аас бол полимер гэж үзсэн байгаа ерөнхийдөө тийм ээ. Яг тэгвэл органик нэгдлүүд ингээд хэрвээ ингээд холбогдоод ингээд олноороо ингээд холбогдоод явах юм бол тэрийг полимер гэж ангилдаг. Тэгэхээр энийг бол координацийн полимер гэдэг ангилал. Энэ нь болохоор шинэ ангилал юм аа. Полимерийн нэг шинэ ангилал юм аа гэж үзсэн. Түрүү яг энэ юм дээр хэлж байгаа шиг байна. Нэг шинэ юм төрөл шинэ төрөл тийм зарлагдах гэж байна. Нейроуд гэж хэлсэн юм байна. Тэгэхээр бидний одоо энэ 21-р зуун бол бас полимерийн зуун шүү дээ. Бидний одоо бүхэл одоо хэрэглээ бүгд полимер болсон тийм ээ. Хуванцар тийм ээ. Тэгэхээр бас энэ бол нэг шинэ тийм төрлийн бас хуванцар байх боломжтой. Тэгэхдээ маш бат бүх өгөөд маш хөнгөн тийм хуванцар байх боломжтой. Тэгэхээр бас хуванцар гэж бас яг болохгүй байна шүү дээ. Шинэ төрөл гэвэл дотор металлтай учраас тийм одоо органик биш нэгдлүүд хоёулаа оролцсон ийм одоо A few years later Omayagi made a conceptual contribution. Энэ хүн бас теолит дээр бас ажиллаад теолитийг нэлээд судалгаанууд теолит дээр яасан. Теолиттэй судалгаанууд их байсан. Organic compounds. And organic compounds can be varied almost. Сүүлийн үед цөлийн агаараас ус гарган авсан гэдэг бас мэдээнүүд айгүй их гараад ирсэн. Тэгэхээр энэ технологи дээр тийм маш багч гэсэн агаарт бол ус бол байгаа. Тэгээ ус нь уур одоо хэлбэртэй байхад тэрнийг ямар нэг байдлаар цуглуулчих юм бол одоо шингэн төлөвт оруулаад тийм ус болно шүү дээ. Тэгэхээр энэ материалыг одоо энэ хавтгай одоо миний бодлоор бол тийм ээ энэ хавтгай тэгээд ингээ газар дэлгээ тавья гэж бодоход тэнд байгаа одоо усны урыг цуглуулад за тэгээд оройдоо гэхэд одоо тэндээс цугларсан усыг нь хоримтлуулах одоо тийм хэсэгтээ тэрэндээ ингээ авчих боломжтой болно л доо. Ерөнхийдөө бол маш нөх сүвэрхэг тэгээд одоо зөвхөн одоо тийм гадаргуу нь одоо маш юм их талбай ихтэй. Тийм болохоор маш их хэмжээгээр юм цуглуулах боломжтой юм материал болж байгаа. Нүүрс төрөгчийн давхар эслийг барьдаг яг үр ашигтай гэж болох үйс. Нээлт ер нь сүүлийн жилүүдэд хэр сонсогдож байгаа вэ? Ерөнхийдөө тийм одоо сорбент материалуудын судалгаа их байдаг л да. Тийм ээ. Тэгээд CO2 одоо юу гэхээс илүү бас илүү нөгөө хортой хийнүүдийг ялангуяа үйлдвэрлэлийн нөхцөлд ялгардаг метанч гэдэг юм уу тийм ээ. Тийм хортой хийнүүдийг одоо шингэх гэдэг тиймэрхүү судалгаанууд бол их байдаг л да. CO2 гэдэг чинь мэдээж их хэмжээтэй хий байгаа. Тэгэхээр тэр их хэмжээтэй хийг одоо өөртөө шингээх материал гэхээр маш их нөх сүвтэй л байх хэрэгтэй болно. Тэгэхээр яг тэр одоо хэрэглээнд нь бол энэ материал тохирч юм л да. Орчин үед бас нөх хүрээлэн буй орчин чинь гадаад чанарын үнэлгээнээс гадна дотоод чанарын үнэлгээ бас их чухал болсон. Одоо бидний ингээд сууж байгаа тасалгаанд чинь магадгүй органикийн будаг маш олон төрлийн полимер материалуудыг ашигласнаас болоод баг хэмжээгээр ингэж нөгөө орчинд бас хортой органик нэгдлүүд тарж авах магадaltaй учраас эдгээрдэг ч гэсэн шингээхэд бол бас үр ашигтай байх шинэ материал болоо гэж харж байна.
Түүнээс гадна үйлдвэрийн хаягдал ус байдаг. Ер нь усны бохирдлыг цэвэрлэхэд бол ийм сорбент материалыг одоо хэрэглэж болно. Тухайлбал энд сая харагдаж байна одоо уур хайгаас гарч байгаа хаягдал уснаас одоо газрын ховор элементийг бас ялгах ийм боломжтой ийм одоо бас сорбент одоо нэгдэл байж болно. Монголд бол энэ бол нэлийн одоо тулгамдаад байгаа асуудал шүү дээ тийм ээ. Одоо бид нар туулгоолын ус их ч гэсэн нэлийн одоо бохирдуулж байгаа шүү дээ. Манай одоо төв зөвлөлт байгууламжаас гарч байгаа ус маань бол яг стандартыг бол хангаж чаддаггүй. Яг нөө саран гэрэл судлаачийн хэлсэн дээр нэмээ хэлэхээр энэ бас нөгөө өөрөө бохирдол цэвэрлэнээс илүү уул уурхайд магадгүй илүү бас нөгөө металл авалтыг сайжруулах тий. Нөгөө одоо дэмий хаягдал болж гараад байгаа хоосон чулуул гэдэг юм уу тэр овоолго шороонуудыг илүү их нөө металл авалтыг сайжруулах тийм маягаар бас хэрэглэгдэх боломжтой материал юм байна гэж харж байна. Юу нь маш олон хэрэглээ. Байж болох юм байна. Эдгээр бол зүгээр үзгийн бүтээцэн тэрүүгээр юу бичих вэ гэдэг асуудал юм байна шүү дээ. Тийм. Манай химийн шинжилгээ ухааны нэг гайхалтай юу чинь ингээ хэрэглээнд нэвтрээд тэр хэрэглээнд нь маш юм үр ашигтай байдаг энэ юугаараа бас нэлээд гайхалтай шинжилгээ ухаан байгаа тий. Өдөр тутамдаа бид бүхэн бас тэр нөгөө хэрэглээнд нэвтэрсэн үр шимийг хүртээд ингээ явж идэг. Монголчуудын хувьд одоо хүрээлэн буй орчны бохирдлын асуудал их хүчтэй яригдж байгаа шүү дээ тийм ээ. Агаарын бохирдол, нусны бохирдол, хөрсний бохирдол. Тэгэхээр тэр болгоны цэвэрлэх гэхээр одоо яг эцсийн бүлэгт дандаа ийм сорбент материалууд дээр гол төвлөрсдөг. Одоо усан дээр бол одоо ус бид нэр ингээд шүүлтүүрээр ингээд шүүдэг тийм ээ. Шүүлтүүрээ байнга одоо солих хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр чинь одоо энэ материалын хувьд бол нэлээд удаж байгаад шүүлтүүрийг одоо солих боломжтой гэсэн үг. Агаарын бохирдлоо агаар одоо цэвэршүүлэх гэдэг бас шүүлтүүртэй л байгаа тийм ээ. Тэгэхээр тэр шүүлтүүрийг бас ойр ойрхон солих хэрэгтэй болоо. Тэгэхээр энэ материалаар хийсэн шүүлтүүр бол нэлийн одоо урт хугацаар хэрэглэгдэх боломжтой ийм одоо сорбент гэдэг маань одоо ийм өөртөө одоо наадаг гэх юм уу тийм материалууд байна гэсэн. Тэгэхээр тэр нөхцөвнийх нь хэмжээг бол мэдээж одоо өөрчлөх боломжтой. Одоо ямар органик нэгдэл ашиглах вэ? Ямар металл ашиглах вэ гэдгээс хамааруулаад тэгээд одоо яг юуг шүүх гэж байгаа гэдгээс хамааруулаад ингээд янз бүрийн сая харагдаж байна тийм ээ. Ингээд том жижиг нөхцөвтэй янз бүрээр хийж болох нэ. Шинэ мэдээлэл ирсэн байна. 1989 онд Ричард Робсон гэдэг эрдэмтэн атомын дотоод шин чанаруудыг шинэ аргаар ашиглах санааг туршаад ерөнхий онлын суурийг нь тавьж ирсэн байна. Харин нөгөө хоёр буюу Сусуми Китагава болон Омар Яги нар нь 1992 оноос хойш 2003 оны хооронд тус тусдаа хийсэн шинэ нээлтүүдээр энэ бүтээх аргыг бат бөх үндэслэлтэй болгож туршилтаар ерөнхийдөө нотолж чадсан юм байна. Тэгэхээр энэ бол нэлээд эртний л олон жилийн энэ нээлт Нобель аваагүй байсан юм уу гэмээр нээлт авчих шиг боллоо гэж харж байна. Тэгээд шууд амжилтын маань хугацаа дууссан байна. Та хоёртоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Даалрахад авийн тэтгэгчийнхээ гарын бэлгийг баярлалаа. Энэ тусдаг. За манай. За баярлалаа. Жилийн Нобелийн шагналын шууд амжилтыг маань Ondo брэнд болон SUFZ компани ивент тэтгэж байгаа. Хүндэт үзэгчтэй 2025 оны Нобелийн химийн шагналын эзэдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд амжууллаа. Олон сонголтоос Ondo чиний наа. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний unlimited code. Яасан бэ хаа? Үргэлжлээ дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя.
Ахын чамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Ээжээ миний ам цанхатан Хамгийн эрүүл сонголт бол өсөх наснд өдөрт нэг аяг суух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шим тэжээл юм. ээжээ бисүй. 2025 оны химийн Нобелийн шагналын эзэдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна.